Эрүүл дөрнө үү? Таш гахаага микрофоныг жоохож байгаа. Энэ ханиад нь харшил нь холилдоод юу ч болоод байгаа мэдэхгүй. Одоо өөр утгааллаа нэг карант шиг л ингэ юусэн мөнхийн нэг юм урсаастай. Харин тийм тий модны цагаан үр байна. За өнгөрсөн 7 хоног бид нэг томоохон шийдвэр гаргасан. Ахлагч нарын хурал маань ерөөс хуралдаж амжихгүй байгаа. Ахлагч нар маань цагаа барихгүй байгаа. Эзний өдрийг үл тоож байгаа юм шиг үйлдэлүүд гаргаад байгаа. Намайг яаж ч нэхэж гуугаад ерөөсөө хариуцлагатай хандахгүй байгаа. Сануусаар байх болно. Нөгөө төвөр үйлчлэлийн багийн хурал зарлахаар талан завтай болохоор талан завгүй, талан завтай болохоор талан завгүй ерөөсөө хуралдаж амжихгүй ингээд яваад байна. Бид нар одоо яаралтай хурлаа хийх шаардлагатай. Өнөөдөр цуглааны дараа бүгдээрээ тэр идэж уух юмаа гялцуулаад ялангуяа санаа бастраа лавиргээ суучдаг шүү дээ. Төмс эргүүлээд энд хурдан суугаад яаралтай шийдэх ёстой зүйл байна. Яагаад тэгэхээр бид нар энэ 100 ирэх багуудын хуваарьтай дүүцүүлээд зуны хөтөлбөрөөр хийцээ хийх юм, хэрхэн хийх юм, хаана хийх юм. Зуны хөтөлбөрөөс гадна сургалт семинарууд хэрхэн явуулах юм. Нөгөө төвөр тэргүүн пастрын үүднээс би өөрөө бие дааад шийдвэр гаргасан. Яагаад тэгэхээр та нарын цуглахыг хүлээвэл миний хайрын алтан цаг ингээд шал дэмий агаар цамхрах гэдэг харин нэмэх ахлагчтай яриад чуулганыхаа хашааг шинжлэх ажлыг эхлүүлэхээр болсон. Тэгээд итгэж ахын дүүсээ ирээлээс мөн гэр бүлээсээ тодорхой хэмжээний золиос гаргаад манайх нэг 20 сая төгрөг болно. Эхний ээлжинд нэг 5-6 сая хавцаа байгаа мөнгөндөө тааруулаад маргааш нас техник орж ирээд хундамаа ухаж эхэлнэ. Хойдлын хашааг бид нар битүүгээр блоккоор Оросын элчингийн шиг тийм арзгараар хийгээд энэ сургууль тал руу харснаа болохоор баган дундаа төмөр квадратаар ийм гоё ил тод хашаа хийгээд дотор нь бид нар мод тариад ингээд ажиллаа эхлэхээр ямар ч байсан итгэлээр ихний алхмаа маргааш 11 цагаас экскам орж ирээд ажиллаа эхэлнэ. Мэдээж тийм одоо гоё хашаа хийх гэж байгаа учраас хундам цутгах шаардлагатай тийм үү. Тэгэхээр хундамны ажил, хашааны хундамны ажил хамгийн түрүүнд эх 7 хоногоос эхлэн тийм болохоор та нар манаас тэгж бодоод чуулга маань сая сүүлийн дулааны төлбөрөө төлөөд ер нь бол ингээд санхүү боломжгүй хашаа машаанд илүүчлэх ямар ч боломжгүй. Сая хүүхдийн баярын бэлгийг ч гэсэндээ бас итгэж ахын дүүс нар бас янз бүрийн тэндээс ирсэн ивэлээр мөн мэдээж бусад гэр бүлүүдээс гарсан ивэлээр бид нар болгоод өнгөрснийг та нар мэдж байгаа. Одоо хашаа бид нар зайлшгүй хийх шаардлагатай. Яагаад тэгэхээр хашаа маань байж байгаа салхинд нурчаад байдаг. Сүүлийн удаа нуурахад хэрвээ цаана хүүхэд тоглож байгаад даруулсан бол яах вэ тийм ээ? Гинтсэн бол яах вэ? Энэ Есүсийн сүмийн хашаа нураад инглээ тэглээгээд асуудал үүсэх байсан. Тийм болохоор одоо ингээд та нар анзаарсан бол тэр модон хашаа очиод гараараа бариад бацхал юм бол бутраад унжаа өгрөөд илжрээд бүр хашаан дээр хөг зургацсан байна. Хөвд гэдэг илүү ногоон. Энэ хэмжээнд муудсан байна. Тэгээд одоо байгаа хундам маань доошоо нэг 20 санж ингэж нэг цемент гойжуулсан болоод тоосгоор өрцсөн учраас унахаараа хундамтайгаа ингэж бетон тоосгоо хундамтайгаа ингэж унаад. Тэгээд тэрийг бүгдийг босгоод эвлүүлээ шавардаад тавьсан. Гэхдээ манай дархан нэг салхилуул ямар аюултай салхилдаг үлээ тийм үү. Нөгөө төгөр нэг юм моормны юм гаж урсгал шиг юм нуугаад байгаа юм шиг ингэ битүүд ингэ юм завсар байхгүй банзаар ингэ банзалцсан. Бид нэр ийм баймааргүй байна. Бид нар юугаа нуух юм бэ? Бид нар багтаа юу хийж байгаа вэ? Өнгөрсөн хугацаанд бид нар багийнхаа ард иргэдийн төлөө ядчил Mobicom энд ирээд толгоотод интернетийн дата хурд унаад байна. Хүмүүс дими датагаа өрөөд байна. Толгоотод гар утасны сүлжээ унаад байна гэдээ антин барихад улсаас ч газар олгоогүй, дарханд ч газар илүүчлэх, 7 хайрцагтай газар илүүчлэх нэг ч газар байхгүйсэн шүү дээ. Тэгээ манайс үнгүүгээр газар Mobicom өгсөн нь энэ толгоотын бүх иргэд 500 төгрөгийн дата аваад нэг 10 минут ороогүй үлдсэн нь орж амжаагүй интернетийн хурд сүлжээний хурд унснаас болоод мөнгөө өрөөд олон жил Mobicom гомдол
өргөдөл бичсэн байгаа тийм. Энэ мэдчлэн бид нар зөндөө ил тод ард иргэдийн төлөө юм хийж байгаа учраас бид нар ийм битүү, ийм учир битүүлэг хашааргүй баймаар. Тийм болохоор гоё мод тариад дотроо модтой хүмүүс гаднаас хардаг. Энэ чуулганы хүмүүс Есүсгийн ингэж юм гэж мэдгэхээр бид нар амжилтаа эхлэхээр шийдсэн. Тэгээ энэ зун ямар ч байсан хашаага шинжлээд энэ дээврийн хөмсгийг одоо манай Элдад Медад хоёр нэг өдөр хийх хэлвэлгүй тийм ээ, нар нь гарвал од нар сарны тохироо зурхаа бүрдүүл нэг юм болох байлгүй. Усны хаялга бас бид нар яаралтай хийх хэрэгтэй, довжоо хийх хэрэгтэй, пасад хийх хэрэгтэй, машин зогсоол, мод зүглэг тарих хэрэгтэй гэх мэт чинь бид нар хийх ажил маш их байна гэх юм. Чуулганы маань барилгын ажил 100% дуусчихаагүй. Гэхдээ улсын комисс хүлээж авсныг та нар мэдж байгаа. Гэхдээ эзний өгсөн зүүн хараа гэж байна. Өнөөдөр бид нар энэ харааны тухай үзнэ. Яаж эцэст нь хүрэх ёстой? Бид нар ямар нэгэн зүйлийг зорихороо хүндэтгэл өргөж болоод, хоол идэж болоод, за нэг хэдэн өрөөнд орж болоод, хүүхдийн цуглаан хийж болоод за болчлоо гэд тайвшлаад хайчдаг. Гэтэл нэг хэсэг бид нар ямар их уйлж, ямар их мацаг байж, ямар их хичээж сүмийн барилгын ажлын төлөө хичээж байлаа. Одоо ингээд тайвширч. Ингээд тайвширхаар хэн тайвшраг үлдчихдэг вэ гэвэл бидний зүүн харааг бэлгэлэгч, алсын харааг өгөгч, эхнээсээ дуус хүртэл удирддаг альфа ба омега, ариун сүнс, бурхан эзэн тайвшраг үлдчихдэг. Бид нар өөрсдийн амьдралд ч гэсэндээ ингэж ханддаг. Одоо би өөрийнхөө байгаа нөхцөл байдлыг харахтаа ч надад бас ийм дүр төрх байна гэдгийг хардаг. Яг тэгэхээр би надад гэр бүл 4 хүүхэд эхнэрийнхээ төлөө хийн бүтээн яг ийм болгоно гэж мөрөөдлөөс. Гэхдээ сүмийн үйлчлэл, үгийн үйлчлэл, сүмийн барилгын ажил, комисс, бичиг баримт, татвар, тайлан гэж явсаар байгаад гэрээ хайцсан байгаагаа анзаас. Дээрээс ус гоож чинь, ханнууд маань суурж чинь. Гэрийнхээ нөхцөл байдлыг харахтаа би бас бодсон байхгүй. Уул нь миний нэг номерын үйлчлэлч гэр бүл. Гэтэл энэ сүмийн төлөө би арай л цусаа эвлэгт өгөөгүй байх. Бүх юмаа зориулаад байтал ард гэр орон маань ийм нөхцөл байдалд хүрлээ. Тийм болохоор би энийг та бүхэнд сануулах, хэлэх үүрэгтэй учраас хэлж байгаа. Өнөөдөр Йошуа номон дээр ч гэсэндээ яг энэ үйл явдал болох болно. Бид нар 1-5 дугаар бүлэг хүртэл дайны бэлтгэл хийсэн тийм үү. Тэгэхдээ дайны бэлтгэл нь ямар бэлтгэл байлаа? Зэр зэвсгээ бэлдээд, жад бэлдээд, нум сум бэлдээд, ядчил тэр Ерихогийн өндөр оргил руу, хэрэм рүү авирах шат. Одоо юу гэдгийг ямар нэгэн юм хийх хэрэгтэй тийм ээ. Гэтэл бурхан өөрийн ард түмнээс шаардсан дайны бэлтгэлийн юу юм гэхлээр хамгийн түрүүнд Йордан голын ёроолоос 12 овг аймгийн удирдагч бүр 12 чулуу аваад Гэлгалд өргөж овоолж тавь. Яагаад гэрч болно? Йорданыг бурхан ширгээсний гэрч болно. Энэ дайны бэлтгэл мөн үү? Энэ 12 чулуу овоолохоор дайнд ялчсан юм. Тэгээ нөгөө чулууг овоолоод одоо дайдах юм болов уу гэсэн чинь бурхан юу гэдэг вэ? Бүх ирчүүд нь гэрээний дагуу хөвч хүндүүл. Хөвчөө хүндүүлсэн эрэгтэй хүмүүс яаж дайнд орох юм бэ? Эдгээр чинь хамгийн дээд нь 7-8 хоног, хамгийн багадаа 3 хоног ямар ч хөдөлж чадахгүйгээр хөвтөнө. Өөрсдөө ч тухайн үед энэ түүхийг мэдчихсэн. Шихемийн жононг хэрхэн Яаковын 2 хүү Симеон Лев 2 5,000 гар өрсчүүдийг хөвчөө хүндснийхэн дараа алж ирснийг, бүтэн хотыг сүйтгэснийг мэднэ. Хэрвээ энэ үед дайны талбар дээр Канаанчууд дайруул бид нар яах юм бэ гэж гомдлохоор хэмжээний гайхалт. Бид нар юу дайн хийх гээд байгаа мó? Йордны гаталж ирээд энэ Ерихогийн тал дээр Канаан нутагт ирээд дайсныхаа нүдэн дээр дуртай цагтаа ирээд алаарай гэд хөвчөө хүндчүүд өвчтөд хөвтчих хэвээр. Ийм шаардлага тавьж байгаа. Ингээ Израильчууд өгдөөгүй дагдаг. Дагаад 3 хоногийн дараа овооны гайгүй болоод Ерихогийн яг эсрэг тал Ерихо хотын хүндид ирсэн чинь бурхан дахиад дайны бэлтгэлд нь ямар бэлтгэл өгдөг вэ? Дээгүүр өнгөрөх баяраа, алгасал баяраа тэмдэглэж. Үгүй дайн их гэдэг нь шүү дээ тийм үү? Би над шиг хүн байсан бол хүүе Йошуа бурхантай яриач дайн хийх гэдэг шүү дээ. Энд чинь 20 гаруй жижиг том үндэстэн 7 агуу том үндэстэн Перисчүүд, Амнончууд, Филистчүүд, Хивичүүд, Хитчүүд, Аморчууд энэ 7 том үндэстэнтэй бид нэр тулалдах гад энэ үндэстнүүдийн хил хязгаарыг даваад
дайн зарлаад газар нутагт нэрсэн. Одоо эдгээр бүгд дайны бэлтгэлтэй нийлээд бид нарыг эндээс үлдэн хөөж устгахад бэлэн байна. Тэгсэн бид нар яасан? 12 чулуу овоолсон. Дараа өдөр нь бүгдээрээ хөвч хөндүүлсэн. 3 хоног өвчтөе хөвтөж жагаад арайч хөл дээр боссон чинь одоо дайнаа хийх нь гэсэн чинь юу гэсэн? Баяр тэмдэглэл. Ингээд бид нар над шиг ийм тэрслэг хүн тэр дунд байгаагүй л дээ. Бүгд дуулууртайгаар дээгүр өнгөрөх баярыг алгасал баяраа тэмдэглэсэн. Алгасал баярыг тэмдэглэхээр 14-ний орой тэмдэглээд эхний сарын шинэ сарын 14-ний орой тэмдэглэсэн алгасал баярыг тэмдэглээд дуусаад 15-нд нь ямар баяр залгуулдаг вүлээ? Эсгээгүй талхны баяр. Энэ өдөр тухайн Канаан нутгийн хүнснээс идсэн чинь манна зогсдог. Гинт ивэлэн зогсчихж байгаа юм шиг. Дайны өмнө гинт бурхан туслахаа болчихж байгаа юм шиг мэдрэмж төрнө. 40 жил эднес чинь тэнгэрээс буусан манна идээд ирсэн чинь яг тэр дайны өмнө манна зогсож. Ийм үед та бүхэн боддоо бид нар энэ Ерихогийн дайныг ингээд 6 өдөр тойроод гашгараад нурцсан ёстой лаг гэж энэ ийм юмн дээр point өгөөд идэг болохоос ямар том сүнслэг дуулууртай байдал шаардж байгааг бид нар бодож байна. Хэрвээ би байсан бол би шудрах хэлээ. Би хэдийн буцаад Йорданыг гатлаад транс Йордан руу цухтааж байгаа. Үр хүүхэд тань ижил аваа. Яагаад? Энд дайн болох ямар ч дүр төрх аль. Энэ дайнд ялах ямар ч магадлал алга. Хүний ухаанаар зэр зэвсэг байхгүй. 400 жил боол байжгаад 40 жил цөлөөр тэнсэн 440 жил тэнүүлчин боол байсан хүмүүсийн гарт олигтой эстэй хутагч байхгүй. Гэтэл Ерихо хаа. Тэгээд энэ Канааны олон хүчрхэг үндэстнүүдийг хаа. Эднэр бэхлэлттэй бат цайцтай. Тэгээд бид нар юу бэлдэв гэсэн чинь нэг өглөө босч ирэл Йошуа 12 чулуу овол. За оволлоо. Дараагийн өглөө босч ирэл Йошуа бүгд төвч хөндүүл. Бид нар чи дайн их гэдэг штэ Йошуа. Яаж хөвчөө хөндүүлчихэд байлдах юм бэ? Эзний үгэнд дуулууртай архив. За одоо нэг дайн болох бах Ерихогийн талд ирлээ. Одоо Ерихо хот өөдөө сүндэрлж байна. Аимшигтай өндөр, аимшигтай хүчрхэг хот байна. За одоо л дайн болно доо гэсэн чи баяр тэмдэглэл. Тэгэх юм бол алгасал баярын орой Билав буцаад транс Йордан руу. Яагаад? Энд магадлал алга. Энд ямар ч дайны мэдлэгтэй хүн алга. Энд ямар ч дайны туршлага алга. Яаж энэ Ерихо хэмээх аимшигт хотыг дийлнэ гэж бодоод байна. Би та нарт өчигдөр Библийн хичээл дээр орсон зураг өнөөдөр үнэндээ амжсангүй өглөөнөөс хойш бужигсаар байна. Гэхдээ би та нарын ирдэг цагт ирсэн бол хангалттай амжих байж. Олон Ерихогийн тухай түүхэн баримтууд байна. Ерихо хотын тойр одоо ч байгаа шүү дээ. 2025 оны 6 сарын 8-ны өдөр өнөөдөр ч Ерихо хотын тойр байдаг байранда байж л балгасан. Түүнээс судлаачид олон эрдэмтэд Герман болон олон улсын эрдэмтэн, геологч, археологчдын гаргасан би бодит байдлыг та нар Google дээр харуулж гарч ирнэ. Тайлбарлаж өгье. Зургийг бэлдэж амжаагүй ч бас. Ерихо хот гэдэг бол өөрөө 6 acre гэж акр гэж ярьдаг шүү дээ. 6 акр гэдэг хэр хэмжээвэ гэвэл 23,800 м квадрат хэмжээний том талбай. Бүр залуучуудад ойлгомжтой хэлье гэвэл бүтэн 3 хөл бөмбөгийн мэрэгжлийн талбайны хэмжээний том талбайтай хот байхгүй. Яг л тэр чинь эрдэмтэд судалж шүү дээ, тийм үү? Тэгэхдээ манай дахны хөл бөмбөгийн талбай биш шүү дээ. Манай дахны хөл бөмбөгийн талбайг 6 нийлүүлж ээж мэрэгжлийн хөл бөмбөгийн талбай болдог гэдэг мэдхүү. Энд чинь сонирхогч залуучуудад зориулсан хөл бөмбөгийн талбай. Яг одоо нөгөө Роналдино та нарын бодоод байгаа нөгөө Сам Газел эднэрийн тоглоод байдаг тэр том хөл бөмбөгийн талбай чинь асар том. Ийм 3-ыг нийлүүлсэнтэй адилхан том талбайтай дуурах хэлбэртэй хот. Энэ хот ямар вэ гэвэл захаасаа эхлээд газраас дээшээ хүртэл хэдэн метр вэ гэвэл 5 метр чулуун овоо өндөрлөө гэсэн. Хундам шиг налуу. Тэгээд тэр чулуун овоон дээр дахиад 7 метр өндөр чулуун хэрэм байв. Манай энэ таазнаас шал хүртэл 7 метр шүү дээ. Тэгээд та бодлоо. 5 метр өндөр чулуун ийм овоо хамгаалтан ийм чулуун хадан дээр дахиад 7 метр өндөр гэхээр 13 метр өндөр чулуун хэрэм байна. Тэр хэрмэн дотор дахиад дотоод хан гэж байна. Гадаад ханны доторх дотоод хан нь хоёрын хооронд 14 м зайтай.
Тэгээд тэр хоёр ханны дундуур жоохон сул дор амьдралтай ядуучууд энгийн иргэд амьдардаг. Харин дотоод ханны дотор хин амьдрах уу? Хаадууд, ноёдууд, элитүүд, баячууд амьдардаг. Ингээд хоёр том бэхлэл, эхний 5 м өндөр, энэ загалмай орой хүрэхээр ийм амар чулуун дээгүүр авираа гарахад дээр нь дахиад 7 м өндөр том чулуун хэрэм цайж байна. Тэр цайзны дараа 14 м хотууд байна. 14 м-ийн дараа дахиад 7 м өндөр хэрэм цайж байна. 23,800 м2 том. Ийм том цайзтай хотын өмнө та зогсож байна. Та боддоо 10 туршууд ирээд ингэж хэлдэг тийм үү? Бид нар тэдний өмнө царцаа юм байна гэж хэлдэг. Йошуа Калеброос болсон тийм ээ. Хүний ухаанаар энэ бодиттой үнэн байхгүй. Та 5 давхар байшин стандарт Оросын одоо манай дархны 5 давхар байшин чи 15 м өндөртэй байдаг шүү дээ. Та мэдгүй. Тэгвэл та боддоо 17 м өндрөөс та Нямкаг хардаа. Зевсэгч байхгүй. 440 жил боол тэнүүлчин байсан. 4 удмаараа удам дамжсан боолууд хүрээд ирэхээр яах вэ? Бараг шүлсээ хийхэд нэг нь онно үз. Том тоосоо аваа шитгэхэд дуусна үз. Гэтэл Израильчуудад өгж байгаа Бурхны мессеж юу юм гэхээр 6 өдөр тойроод 7 дахь өдөр нь хашгир. Тэгээд би Ерихог та нарт өгнө гэсэн. Хүүшээ. Аль ханаас соронзаах хоёр 3 ширхэг тоосоо энд овоолж гоод хоёр талаас нь орилоод нэг нь ядаж унагаагаад тах та. Тэгвэл би сая төгрөг өгье. Бас оролдож үзэх юм. Харах юм. Харах юм. Боломжгүй шүү дээ. Тим юм гэж хаана байсан юм бэ? Хаана байсан бэ тийм ээ? Боломжгүй байхгүй. Ийм дайныг Бурхан санал болгож. Энд над мэтийн итгэлтэй хүн байсан бол бүгдээрээ чуулганаараа буцъя гэд трансфер буцчих. Та нар ч нарийн дээр наман дараад буцчих. Яагаад гэж та нар 11 цагт эзэнд ирээд хүлээж идэх мэддэг. Та нарыг тэргүй анхлагчаар тосолж томилсон дуудлагатай итгэмжтэй сэтгэл зүрх золиос гаргадаггүй залхуу хойрог байгаа чинь надтай хамт трансферд буцна гэдэг нь тодорхой гэсэн. Ийм нөхцөл байдал Йошуа Бурхан дахин дуудаж. Ингээд бүгдээрээ хамтдаа 6 дугаар бүлгийн 1-ээс уншия. Израилийн хөвгүүдээс болж Ерихо чанд хаагдсан бөгөөд хинч гарч орохгүй байваа. За, Ерихо яасан гэнэ? Чанд хаагдсан гэдэг чинь еврей хэлэн дээрээ манайхаар нөгөө коронагийн хөл хорой тавигдсан гэсэн. Хөл хорой тавигдахаар яадгүй гэвэл зөвхөн Ерихо хот дотор Ерихочууд амьдэрдэггүй гэдгийг бид нар ярьсан тийм үү? Өглөө нь мал сүргээ гадагшаа гараад бэлчээжүүлнэ, тариачд нь талбаар хотоос гараад талбай дээр очиж ногоо тариагаад тарина, усан үзмээ тарина, зүгийн балаа хураана, зүгийн нүдээ бэлчээжүүлнэ, рапса тарина, бүхэл юм хийгээд оройн нь гэртээ хот руугаа орж ирдэг байхгүй. Тэгэхээр гадуур байгаа бүх хүмүүсийг хөл хорой тогтооно гэдэг чинь бүгдийг хот дотор цуглуулсаар хаалгаа хаасан гэсэн. Хэнийг ч оруулахгүй, гарахгүй. Яагаад? Нөгөө цөлөөс ирсэн тэнэмлүүд чинь 2 саяулаа Гэлгал байжгаад Йордан гол нүдэн дээр нь ширгээд хуурай гараад ирсэн чинь Йордан гол буцаж уусаад Гэлгал байсан нөхдүүд 3 хоногийн дараа Ерихогийн тал дээр гараад ирсэн. Ерихогийн тал гэдэг бол Ерихо хэмээх хотын урд тал гэсэн үг. Манайхаар дэревэн гэсэн үг. Бүх хотууд гол тал дагаж бий болдог та нар мэдэн тийм үү? Юу вэ гэвэл Улаанбаатарт ямар гол байна? Туул гол байна. Сөүлд ямар гол байна? Хам мөрөн байна. Дарханд Ерөө орхон гол байна. Яагаад? Хүн төрлөختөн усгүйгээр амьдрах боломжгүй учраас бүх том хотууд Сэлэнг гэвэл Сэлэнг мөрөн байна. Эрдэнэт гэвэл орхон гол байна, тийм үү? Голоо дагаж хөгждөг. Голоо дагаж хөгжөхдөө бөөн овоорсон уулан дунд буучдаг уу? Үгүй шүү дээ. Ард иргэд нь амьдрал ахуйгаа залгуулах, малаа бэлчээлүүлэх, ногоо тарих, талбайтай, өргөн цар хүрээтэй газар байрладаг. Тийм ээ? Одоо Эрдэнэт Улаанбаатарын стратеги төлөвлөгөөнд хамгийн их асуудал үүсэж байгаа нь юу гэж? Юу гэвэл уулууд руугаа тулцсан. Анх сонгож авсан энд хот байгууллагыг сонгож авсан тал нь дүүрээд урагшаана богд уул руу, хоошоно амгалан чингэлтэйгээд дандаа уул руу хашаад байшин авираа гарцсан байгаа. Тэгээ тэр хонхорт нь нөгөө утаанд бөглөрөөд гарахаа байсан. Эрдэнэт бол бүр асуудалтай. Яагаад Эрдэнэтийн газар дарахныхаас 2-3 дахин үнэтэй гэж Эрдэнэт чинь хэдэн том уулын дунд жижигхэн газар овоороод хот нь хөгжөөд идэг тэлэх боломжгүй.
том уулууд. Манай дархан харин Бурхны ивэлээр юугаараа давуу гэвэл тэртээ тэргүй нэг уул мод урмал ховор ер нь цүл байцаа тийм ээ. Бид нар ер нь Палестин хэмжээ амьдарч байгаа гэж бодлоо шүү дээ тийм үү. Илс шуураа. Өлсчихвэл та гараад нэг амаа ангаага 5 минут алхачих. Шууд цадна. Амрууч орсон шороо ходоод 44 гэж. Том талбайтай учраас дархны хөгжил яаж юм? Зам нь сэлүүхэн, хот нь сэлүүхэн, бомбо оролдож бөөгнөрсөн бомбо оролдоод. Бөөгнөрч овоорсон юм байхгүй тийм үү? Амар байхгүй. Ойлгож байна. Ерихогийн тал гэдэг бол тэр тал гэж байна. Харин Ерихогийн зураг бэлдэг болохоор нас зэрэг байна тий. За төсөөлөө сурцсан шүү дээ тий. Абөрөнки энэ дуурга Ерихо хот байна. Энэ урд тал нь Ерихогийн тал гэдэг нь нөгөө бидний яриад байгаа тал байхгүй юу? Хот ийшээ хөгжин. Энэ талын цаана юу байгаа вэ? Йордан гол урсж байгаа шүү дээ. Йордан гол урсж байгаа Ерихогийн тал буюу юу Канааны чанд, Ерихогийн чанд гэж ярьдаг. Тэгээд Ерихо хот хой тал руугаа юу ах вэ? Улаанбаатар урд юу гэдэг вэ? Том богд уул маань байдаг шиг хой талдаа уулархаг нутаг байдаг байхгүй юу? За одоо хотын дүрслэл гарч байна. Одоо Ерихогийн чандад тал дээр ирсэн. Ерихо чанд хамгаалт хийгээд хотоо хаацсан байна. Шууд дайнд бэлэн гэсэн үг. Та нар яах нь харж байна гэсэн үг. Энэ үед эзэн Йошуад хандан ингэж хэлж байгаа. Би Ерихо хаантай эрлэх хүчит эрсдэн хамт чиний гарт өгсөн. Өгсөн гинэ. Өгсөн. Ямар утга агуулж байна? Одоо цаг байна. Ирээдүйн цаг байна. Ирээдүйн цаг гэвэл өгөх болно гинэ үстэй. Одоо цаг байвал өглөө. Өгсөн гэхээр чи яаж вэ? Өнгөрсөн цаг. Өгсөн гэж. Йошуа хариу юу ч хэлээгүй. Над шиг ийм хил амтай хүн байсан бол юу хаана өгчөөд байгаа юм бэ бурхан минь ээ. Энэ амар том хот чинь энд ингэ сүндэрлээд нэвсийгээд асар том хот байна. Та өгчөн гэж андуураад байгаа юм уу? Хөөе би Йошуа байна бурхан. Би аваагүй байна. Энэ хот чинь эндээ бүх бүтнээр байж байна. Бид нар харин энд Ерихогийн тал дээр майхнаас үр хамгаалтгүй байж байна. А чулуун овоо гэвэл тэр нөгөө 12 Гэлгалд овоосон чулуу байна. Тэрний ард очиж нуугдах юм. 2 сая ихнэр хүүг нялах хөгшин наснуудтай. Гэхдээ Ерихо ч Канааны дөнгөж нэг хэсэг нь цаана нь дахиад 20 гаруй үндэстэн, 7 том үндэстэн, 5 хаадын дайн болдог шээ. Эднэр ирэхэд бэлэн. Одоо яах? Бид нар 6 дугаар бүлгийг бүхэлд нь харуул ойлгоно хараа. Аан гэдэг он гэдэг 6 дугаар бүлийг юу гардаг вэ гэвэл 3 зүйл 3 удаа давтагддаг. 3 Ямар 3 зүйл давтагддаг вэ? Нэгт нь эзэн Йошуад үгээ айлдаад, хоёрт нь Йошуа эзний үгийг тахилч нар болон ард түмэнд айлдаад, тэгээд гуравт нь ард түмэн болон тахилч нар үгийг дуулууртад давтдаг. Энэ хэдэн удаа давтагддаг гинэ? Дахиад 3 давтагдана. Дахиад эзэн Йошуад үгээ айлдана, Йошуа ард түмэн тахилч нарт хэлнэ, тэгээд ард түмэн тахилч нар үг дуугүй дуулууртад давтдаг. 2 дахь удаа. Дахиад 3 дахь удаага эзэн Йошуад үгээ айлдана, Йошуа үгийг дуулууртаа Йошуа ард түмэн тахилч нарт айлдана, ард түмэн тахилч нарт дуулууртаа даа. Ингээд болоо. 3 удаа давтана. Тэгэхдээ энэ дунд бидний айгүй их инференцаац өгж, өндөрлөг өгж, Ерихог тойроод нуран унжээ гэдэг тэр Ерихогийн хан хэрэм орилгохт нь Бурхныг магтан уухаа орилгохт нь нуран унсан тухай гайхамшиг гэж яриад хүүхдийн цуглаанаас эхлээд заагаад эмоц өгөөд идэх хэсэг ганцхан ишлэлтэй. 6 дугаар бүлэг 27 ишлэлтэй. Ганцхан 20 дээр л тэд нар сүүлийн өдөр ориллоо, Ерихо нурлаа, тэд нар эзэллээ болоо. 27 ишлэлээс 26-ыг бид нар ухаж ойлгодог. Яагаад бичигч маань энэ агуу ялалтын ганцхан ишлэлээр бичиж дуусгаад үлдсэн дээр нь энэ эзэн үгээр хэлв Йошуа ард түмэнд дамжуулав тэд нар дуулууртаа дагуу гэдгийг 3-тай давтаж бичих болов. Нэг юмыг 3 давтаж уншина гэдэг чинь өөдгөртэй байсан. Энэнд утгана. Яагаад Ерихо нурсан бэ гэдгийг бичигч маань биднэрт тайлбарлахыг хүссэн болохоос Ерихо нурсан тухай point өгөхийг хүсээгүй бид нар харж байна. Тийм байгааз хэрвээ тэр тухай point өгөхгүйсэн бол бүтэн 6 дугаар бүлэг зөндөө удаа тэр Ерихогийн чулуу яаж нурсан, ямар хүн дээр бяц дарж алсан, хідэн байшин нурсан, хин айж зүхтаасан, хаан нь яаж хэний гарт үгсэн, хааны нь яаж олдслон барьсан зөндөө дэлгэрэнгүй юм бичгүүд ганцхан 20 дугаар ишлэлээр бичээд
бусдын дээр нь юу хийсэн гэвэл Израильчуудад бурхан Йошуад үгээ хэлсэн, Йошуа Израильчуудад хэлсэн, тэд дуулууртай дагсан. Энэ үгээр энэ бичигч маань юу биднэрт хэлэх гэсэн гэхээр тэр Ерихогийн хан нурсан да point нь биш ээ. Бурхан инээс ч илүү гайхамшигч чадна. Яаж нурав? Яагаад Израильчуудад зөвшөөрөв? Юунаас бол зөвшөөрөв гэдгийг биднэрт ойлгуулахыг хүсэж байна. Тэр нь юу гэвэл бурхан эзэн үгээ Йошуад хэлсэн. Йошуа түүний дуулууртайгаар ард түмэнд айлдсан. Ард түмэн дунд нямка шиг тэрслүү, зүрүүд яах гэж байгаа юм бэ? Хизээ юм бэ? Зэвсгээ бэлдээ, юу хийх гээд байгаа юм бэ? Тэр дайндаа ялах юм уу, ялахгүй юм уу? Йошуа болио, өөр хүн сонгоо. Ийм тэрслүүчүүд байгаагүй бүгд нэг сэтгэлээр бурхны үгийг дагсан. Тийм учраас Ерихо нурсан гэдгийг бичигч маань биднэрт хэлхийг хүсэж байгаа юм. Ойлгож байна. За ингээд 2-оос 5-ыг уншиж хэдүүлээ. 3-аас тийм ээ 2-ыг уншсан шүү дээ. Та нар хотыг тойр. Тэгвэл бүх дайчин эрс хотыг нэг удаа тойрогдов. Үүнийг 6 хоног хий. Мөн 7 тахилч хуцсын эврээр хийсэн 7 бүрийг авдрын өмнө авч явах ёстой. 7 дахь өдөр та нар хотыг 7 удаа тойрч тахилчнууд бүрийг үлээхтэн. Тэд хуцсын эврийг уртаар хөнгөнүүлэх үед та нар бүрэн дуу сонсоод бүх хүн маш чангаар уухайлан хашгиралдах ёстой. Хотын хан доош нуран унах бөгөөд хүн бүр чигээрээ дайрангаар гэлээ. За бурхан заавар өгч байна. Яаж Ерихо руу нэвтрэн орохыг. Гэхдээ энэ сүүлийн ишлэлдэр нэг үг байгааз хүн бүр чигээрээ дайран гар гэдэг үг байгааз энийг еврей хэлээр нь бид нар ойлгох хэрэгтэй. Энийг бид нар юу гэж ойлгох вэ гэвэл авираагүй, шат хэрэглээгүй алхаад орцсон гэсэн. Та боддоо 5 метртэй чулуун овоон дээр 7 метртэй чулуун хэрэн байв. Тэр лүү яаж орсон гэнэ? Хүн бүр чигээр алхаад орсон. Яаж? Авирах ёстой биш үү? Энэ юу вэ гэвэл Ериход хийсэн бурхны гайхамшиг. Ерихочуудын өөрсдийгөө хамгаалах гэж барьсан хамгаалалт нь бурхны ард түмэнд ашигтай зүйл болсон гэсэн. Та нар Google дээрээс Ерихогийн тухай зургуудыг харах юм бол нөгөө 14 метрийн зайтай 7 метртэй ханнууд байна шүү дээ. Чулуун. Энэ ханнууд газар хөдлөлтөөр нурсан байна. Хаашаа бол гадагшаан. Гадагшаанаа нурсан нөгөө чулуун ханнууд чи юу болж гисэн гэвэл сайхан шат болоод өгсөн гэсэн. Тийм учраас тэд нар авирах шаардлагагүй алхаад яваад орсон гэсэн. Өөрөөр хэлбэл дайсны өөрсдийгөө хамгаалах гэж бэхэлсэн бэхлэлт нь бурхны хүмүүсийн хувьд аз завшаа боломж болж хэмжсэн гэсэн. Тэд нар зүгээр алхаад орох тухай бурхан тэднэрт заавар өгөн сануулж. Гэхдээ энэ нэг дахь удаагийнх нь байгааз хоёр дахь удаагийн тойрог дээр дахиад бурхан өөр зүйлийг тэдэнд нэмж хэлж байгаа. Тэр нь юу юм гэхээр би та бүхэнд уншиж өгье. Тэгэд нууны хүү Йошуа тахилч нарыг дуудан гэрээний авдрыг өрг хуцсан эврэн 7 бүрийг 7 тахилчид бариулан эзний авдрын өмнө явуул гэж хэлв. Тэгээд тэр ард олонд явж хотыг тойрон алхагтун. Эзний авдрын өмнө зэвсгэлсэн ирчүүдийг явуул гэж тушаав. Йошуаг ард түмэнд хандан үгээ хийсний дараа эзний өмнө хуцсын эврэн бүрээ 7 барьсан 7 тахилч урагшлан бүрээгийг хөнгөнүүлэн үлээв. Эзний гэрээний авдар тэднийг даглаа. Зэвсгэлсэн ирчүүд бүрээ үлээж байсан тахилч нарын өмнө явж тэднийг бүрээгээ хөнгөнүүлэн байхцуу арын хамгаалагчид авдрын ард явлаа. Хоёр дахь тойрог дээр нэг жижигхэн нэмэгдэж байгаа нь авдрын урд талд хойд талд юу яв гэж байна. Хамгаалагч цэргүүд яв гэж байна. Ингээд тэд нар яасан байх нь вэ? Ерихог тойрсон гинэ. Судлаачид өөрсдөө явгнаар хүн ер нь нэг 7-8 км цагийн урттай л алхах юм байна л да. Энгийн үед зорж алхлаа гэхэд. Гүүх юм бол яг 15-20 км цаг хурдл чаддаг гэнэ. Ийм хурдаар Ерихог тойрж үтсэн юм байна. Хид удаа. Хэдэн цаг зарцуулсан гэж? 8-9 цаг. Яг бидний ажлын цаг байна. Нэг тойроход 8-9 цаг. Тэгэхээр эдгээр яаж вэ? Тахилч нар бүрээгээ үлээн тэгэнгүүт заа нөгөө тойрох цаг нь болчихгээд өглөө цэргүүд нь гэрээний авдар нь тахилч нар нь дахиад цэргүүд нь гараад явна. Хизээ орж. Орой орж. Халуун элсэн. Тэгээ энийг харж байгаа Ерихочуудад ямар санагдах вэ? Итэр юу хийгээд байна? Байлдах гэдэг юм уу? Яах гэдэг? Овоо тойрч байгаа юм шиг тойроод өглөө болоод харахаар бөөнөр гарч ирээд тойроод оройн наал болчиход. 6 өдөр ингэж тойрогдох байж. Ингээд 3 дахь өдөр нь
дахиад нэг жижиг юм нэмэгдэнэ. Ижилхэн 3 тойрог боловч дахиад нэг жижиг юм нэмэгдэж байна. Тэр нь юу юм гэхээр ингээд эзний авдар хотыг нэг удаа тойрог. Тэгээд тэд хоорондоо иргэн ирж тэндээ шөнийг өнгөрөв. Маргааш нь Йошуа өглөө эртлэн босож мөн тахилч нар эзний авдрыг дамнав. Эзний авдрын өмнө хуцын эвэр бүрээ долоог авч яваад 7 тахилч урагшны явууд дундаа бүрийгээ хөнгөрүүн үлээсээр байлаа. Тэдний бүрийгээ үлээсээр байх үе зэвсгэлсэн ирчүүд тэдний өмнө алхан арын хамгаалагчид эзний авдрын ард яв. Тиймээс 2 дахь өдөр тэд хотыг тойрон алхаад хоорондоо буцаж ирлээ. Тэд 6 өдөр ийхүү үлдээд 7 дахь өдөр тэд өглөө эрт үүр цаг үед босож мөн өмнөх маягаар 7 дахь удаа тойров. Гагцгүй тэр өдрөл тэр хотыг 7 удаа тойрсожээ. Гэхдээ үүний өмнө эзэн юу гэж сануулсан бэ гэвэл Йошуад хандан ингэж сануулж байгаа. 10 дугаар зүйл дээр Йошуа хүмүүс тусаа намайг уухайлан хашгир гэж хэлэх тэр өдрийг хүртэл та нар хашгирчиж, дуугаа сонсгочиж, мөн амнаасаа үг гаргахчиж болохгүй. Харин намайг хэлэх үед уухайлан хашгир. За яасан гэнэ? 6 өдөр өдөржингөө нөгөө Ерихог тойрхдоо дахиад 3 дахь тойрог дээр юу нэмэгдсэн гэвэл эхнийх нь ингэж тойрогод Израильчууд уулууртаа дагсан. Хоёр дахь нь гэрээний авдрын өмнө хамгаалагч өмнө хойно цэргүүд яв гэдэг нэг тойрог гарсан. Израильчууд уулууртаа дагсан. 3 дахь дээр нь юу загсан гэвэл уухайлан хашгирах 7 дахь өдрийг хүртэл хинч хашгирч дуугаа сонсгож амнаасаа нэг ч үг гаргаж болох. Өөрөөр хэлбэл хоорондоо ч ярьж болохгүй. Чив чимээгүй болох гэсэн. Дуугарч болохгүй гэсэн. Үүнд Ерихо нуусан 3 дахь чухал сүнслэг учир шалтгаан. Юу вэ гэвэл та сайн байна. Израильчууд алхсан. Энэ үед эрүүл тулаанчдаа урдаа гаргаад яаж байлддаг байсан бэ гэвэл та нар мэднэ. Хоёр тал өөдөөсөө хараад урдаа эрүүл тулаанч нь гарч ирээд доромжилт бие бинийгээ. Доромжлохдоо энгийн биш шүү дээ. Хамаг нандин бүхний доромжлно. Ээжийн, эцгийн, аавын, өвөг дээдсийн, удам судрын, шүтдэг бурхны, шүтдэг бүгдийн доромжлно. Өдөржингөө доромжлно бие бинийгээ. Зүрхийн бүлгэн. Эрүүл дайчин гэж. Эрүүл дайчин гэдэг чинь аврах том хамгийн хүчрхэг дайчин. Доромжилж жоод оройн хаанд орчих. Ингээ хоёр тал ингээ байж л. Өглөө яах нь вэ? Энэ тал нь гарч ирээд баахан доромжлно. Дайсны цэргүүдээ сонсгоо та нар ингээ бууж өг мүү Гитлерийн фашистны Япончуудаа Монголч гэсэн тэгдэг үстэй. Дайсны цэргүүдээ сонсгоо кинон дээр зөндөө олон Оросууд тийм пянц тоглоосаар байгаад Германчууд Япончуудын зүрхийг үхэлдэг ш. Тэр шиг нэгтлэн доромжилж жоод оронгууд дараагийнх нь гарч ирээд чиний эцэг ийм байсан, чиний ээж бол тийм бие үнэлэгч байсан, чи ёстой мостой хамаг бузар булаагаад доромжлоо. Библиэлд та нар Давид яагаад уурсан гэж жижигхэн хончин хүүхэд яагаад Голиатад тэгж хуурна гэсэн гэж 3 хоног Филист Израиль хоёр бие бинийгээ доромжилсоор байсан. Сүүлдээ Израилийн хил аманд дийлдэхээ байсан. Яагаад гэвэл Филистийн талд махны худалдагч нар их байсан юм уу? Одоо тийм хэрүүлч хүмүүс их байсан юм шүү. Уучлаарай энэ мах зардаг хүн байвал гомдчих үед. Мандаа нэг найз тэгж хэлснээс биш би ингээ хошигндог болсон байхгүй юу? Эхнэрээ магтж байгаа царин манай хэвчээ та бас ширүүндээ өрөө ширэн шүү дээ. Яад юм гэдгсэн чинь. Бийч дээр очих юм махны 5 худалдагчтай бол анмаар удаж ганцаараа гэдэг. Тэгэхээр үхтэй энэс оо. Тэр ч одоо магтан матаад байгаа юм шүү эхнэрээ хэрүүлч гэдэг. Тэгсэн чинь Давид яадаг вэ? 3 дахь хоног дээр нь Есүс дуудаад Илиаб болон ах нартаа хоол авчиж өгөө. Өдөржингөө хаман цангаж байгаа. Хоёр талаас босч ирээ. Би нэгээ доромжлоод ингээ хүлээгээд байлдахгүй байгаа үстэй. Яг солонгосууд шиг гэсэн. Чи хэдэн настай? Солонгосууд юусэн машин мөргөлдлөө бол дэлгүүрт мөрлөлцлөө бол шууд л чи хэдэн настай? Чамаа ингэдэг. Чи хаана амьд? Би Ганнамд амьд. Чи хаана амьд? Би сөүлэх. Чи хаана ч юм уу үүжин бүгийнх юм уу гэ. Дандаа нэг тийм сонин хэрүүлэг. Тэгээ за цохилчихно хизээж гарч ир. Нүүрээ ингэчээн шибад мэбад гэж орлоод байна. Илүү юм ба. Нэг бодлын инээдтэй нэг бодлын амарч явж хуйлж өгчихгүй юм. Сүүлийн үед манай монголчууд тийм болсон тийм. Нөгөө өөрийгөө хүртэл уурандаа мартаад би юм бэ чи юм бэ дээрээ тулаад эцэг өвгдөө яриад тий би чамайг өстө байхгүй болгоно ич шидтэн шиг гэдэг шиг алга болгож сүртэй юм бол яг үн шиг 3 хонсон байхгүй. 3 хоногийн дараа
Филистийн талын Голиатаас Израильчууд айсан нь Голиат чинь 2 метр далтай авраг том эрүүл тулаанч гарч ирээд доромжлохоор өөдөөс нь хэрэлдэхлээр яах вэ? Алуулчих гээд Израильчууд бүр Саул хааны хүртэл доромжилдог. Тэгсэн Давид ах нартаа 3 хоногийн дараа аавынхаа өгсөн хоолыг авч өгөх гэсэн чинь Голиат гараад ирдэг. Голиатыг Давид сонссон чи Голиат юу гэдэг вүлээ? Эцэн болохныг доромжилдог. Израилийн ард түмнийг доромжилдог. Эцэг өвгдөөр нь доромжилдог. Балиар муухай хорон хараалын үгсээр доромжилж байгааг хараад жижигхэн хончинхүү Давид юу гэдэг вүлээ? Энэ хөвч хүндүүлээгүй харь үндэстэн Израилийн бурхан эзэн Йоховаг ингэж доромжлохыг Саул хаан та Израильчууд хараад чимээгүй байна гэж юу? Би ичээ. Би түүнлөө Израилийн бурханы нэрээр очие гэд тэсгээ байгаад очоод горигноос авсан 5 чулууныхаа нэгээр цохын хаг цохиж унгаагаад тасдаж авлаа. Тэгсэн чинь манай махны бодлогчид яадаг вэ? Бүгд айгаа зүгтдэг. Яа, эрүүл тулаан чинь хончин үгд гарч ирээд цоход унгаач байсан. Одоо ойлгож байна. Та нар тэр Brave Heart гэдэг кинон дээр гардаг баахан палаачтай хүмүүс юбктэй ирчүүд байлдаад байдаг нөгөө Скотландын Freedom гэж зүрхээ суглуулаа өгдөг. Мел Гибсний тоос айгуу гоё кино байдаг шээ тийм үү. Тэр Скотландууд байлдахдаа яадаг вүлээ? Нөгөө дайсны цэргүүд нүрээс бүгд юбкээс бөксөө гаргадаг те. Хаа шоолоод ингэж доромжилдог байхгүй. Ойлгож байна. Одоо ч юм бэ. Тэгвэл та нар боо. Зүгээр одоо FC билүү нөгөө рингэн дээр зодтолдог. Тэрэн дээр ч гэсэндээ рингэн дээр цус нүчдэг холилдод зодохын өмнө сэтгүүлчдийн өмнө яадаг вүлээ? Хоёул гарч ирээд тухайн нийлүүлээл ус мус авч шидээл түлхээл эн чи яаж доромжил. Энэ дэлхийн харин бурхан өөрийн ард түмнийг өгсөн. Голиот шиг гараад Ерихочуудаа та нар старуудаа гэж доромжлоод гэсэн үү? Нэг ч үгүй дуугар гэж. Чимээгүй. Ямар ч үгүй дуу. Энэ нь бурхан миний ард түмэн ийм байх ёстой гэдгийг өнөөгийн бидэнд хүртэл зааж өгч байгаа байхгүй. Чимээгүй. Бөөнөрөө гараад ирэхээр Ерихочууд юу гэж бодох вэ? Нөгөө л өөрсдийн зурчлаараа за одоо бид нарыг доромжилж эхлэхэндээ дайнд өдөө хатгаж эхлэхэндээ гэсэн чинь яах нь вэ? Нэг ч үг дуурахгүй. Гэрээний хамтраа бариад тойроод одоо тойрч дуусаад доромжлондоо гэсэн чинь хаан лугаар талуулж. Маргааш нь дахиад бүрээ дуурайд гарч ирэхээр за өнөөдөр л доромжлол дайнд өдөөл бид нарыг өстө өөр үргэхэндээ гэсэн чинь юу ч дуурахгүй тойроод буцаач. Биднэрт юу зааж өгч байна? Ерихогийн хан яагаад нурсан байх вэ? Олон юм ярьж, мундаг царайлж, номлож, Библи тайлбарлаж, онлайнаар номлож, лаг дуу зохиогоо CD гаргаад мундаг пастор хэрэгэн цолтой болохоор Ерихо нурсан байна. Чимээгүй байсан. Бусад үндэстнээс өөр байсан. Бусад үндэстэн байсан бол яах байсан? Хараах байсан, доромжлох байсан, гутаах байсан. Янз бүрээр Ерихочуудыг хэлэх байтал бурхны ард түмэн яасан байна? Бурхны оршихуй гэрээний авдраал дагсан. Тэгвэл тэр өндөр хэрмэн дээрээс гарч байгаа Ерихочууд юу гэж бодов? Ерөөс доромжлохгүй. Ерөөсө босод үндэстэн шиг өдөө хатахгүй, дайнд турхихгүй, янз үзэж бидний өөрийг хүрэхгүй, хэрүүл шууган тарихгүй. Энэ авдраал агаад ах юм. Энэ авдар дээр хоёр тэнгэр илж хэрүүгүүд байх юм. Энэ хүн биш. Эдний бурхан ямар нэгэн хийх гэдэг. Ойлгож байна. Энэ үед тэд нар Рахаб шиг гимшээ Йохова эзэн рүү иргэсэн бол Рахабыг авсан бурхан тэднийг ч аврахаар боломж өгч байгаа. Нөгөөтэйг өөрийн хүмүүсийг өөрөөр хэлбэл та биднийг бурхан хоёр зүйл уриалж байгаа. Библиэлд маш олон удаа гардаг. Дуулал ном, номлогчийн үгс ном, шин гэрээн дээр юу гэж гардаг вэ? Дайсандаа зүүн хацрыг чи алгадвал зөрүүлээд цөм цох гэсэн үү? Зөрүүлээд баруун хацраа тавьж. Дайсан чинь харааж зүхэж доромжлох юм бол юу гэдэг вэ? Хоёр дахин илүүгээр өөдөөс нь амаа билүүдж чад хэрэлд. Сэтгэлээ сэргэж сайхан хэрэлдэх гэдэг үү? Чимээгүй авах гэж чимээ. Ингэснээр чи өснөө хүртэл чимээгүй авах гэснээр түүнийг зүгээр л хайснараа түүний толгоон дээр нүүр совоолсонтой ижил гэж хэлдэг. Тийм ээ. Чи надад өссөй чинь авах боломж олно. Надад хариуг чинь авах боломж олно гэж олон удаа хэлсэн. Энэ бол бурхан биднээс хүсдэг зүйл байна.
Харин бид нар яадаг? Зөв шийдвэр зөрүүлээд твийн шийдвэр зөрүүлээд алах шийдвэр зөрүүлээд сүхтэн гэдээ явж байна. Харин Бурхан өөрийнхөө хүмүүсийг энэ дэлхийгээс өөр байхыг хүсдэг. Ямар хүмүүсийн амьдралд Ерихо нурдаг гэвэл Бурханы үгийг сонсоод дуулууртай дагаж итгэлээр амь тавин дагахаас гадна чимээгүй мөн орхиж чаддаг хүмүүсийн амьдрал дах сүнслэг Ерихог нураадаг. Яагаад нураадаг гэвэл энэ Ерихогийн хан хизээж хүний хүчээр нурдаггүй учраас. Бурханы хүчээр л нурдаг учраас. Харин Бурхан хизээ ажилдаг гэвэл бид нарыг дуу байх үед та нар чимээгүй харцгаа эзэн Бурхан гэдгийг мэддэг вэ? Энэ дуг санаж байна. Энэ дайнд орох гэж байгаа Израильчууд яагаад та нар чимээгүй хар гэж байгаа? Хэнийг мэд гэж байна? Хэрүүлч нямкаг мэд. Эсвэл хил аманда гарамгаа гойд гоё эсвэл янзын хэрэлддэг нямкаг мэд гэсэн үү? Эзэн Бурханыг мэд. Та нар чимээгүй байна гэж. Яагаад гэвэл одоо хүн биш. Та нарыг хараад өрөөл биш. Та нарын хариу барилт биш. Эзний хариу барих цаг. Тиймээс эзэнд боломж олго. Эзэнд үлдээ. Энэ бол харилцаа. Энэ бол Ерихог нурааж амьдардаг хүмүүсийн амьдралын алхам. Чимээгүй байх үед, амаа дарах үед, эзэн даатгаад орхих үед таны амьдрал Ерихо норж байна. 2017 оноос 2025 оны хооронд энэ 8-9 жилийн турш яагаад яг та бидний үед тэр сүнслэг ханууд нураад энэ тэрбум гаргуу төргөний өртөгтэй эзний сүм энд сүмдэрлэн босох болов? Яагаад өмнө нь болоогүй? Эсвэл яагаад дараа болж болоогүй гэж бид нэр хичнээн дугаа үлдээл. Хичнээн өдөртөгч нарын алтаа нүдэн анж, амаа хамхиж, уучлж, өөрсдөө гүжирдүүлж, доромжлуулж, одоо ч намайг доромжлоо явж байгаа. Өнгөрсөн 7 хоног хотод болсон конференц дээр ч одоо ч доромжлоод явж гин гэсэн. Гэхдээ эзэн надад энийг санав. Амьдрал дах Ерихоч бат цайзуудыг нураа гэвэл чимээгүй. Эзэн Бурхан гэдгийг мэд. Орхиц. Чи тэр хүн сая 300 гаруй мянган долларын өртөгтэй барилга холигдуулсан. Орхи. Тэр хүмүүс надад үлдээ. Чи тэр том алт уурхай экска кемпүүдэд бүгдийн найзуудтай итгэгч дүүнэртэй л уурдуулсан. Одоо тэд нар юу ч болов юм шиг инээгээд мэдлээд ахаа хичээгээд явж гин. Орхи. Дуугүй. Надад үлдээ. Магадгүй энэс болоо энэ газар руу Ерихо орсон баг. Эзэн ийм гайхалтай чуулганы байраар сэргэн мандалчуудыг юусэн. Тэгэхээр бид нар энэ Ерихог нураахын тулд юуг ойлгох хэрэгтэй вэ? Чимээгүй байж эзэн Бурхан гэдгийг мэдэх. Зүгээр л чимээгүй суугаад ах биш. Чимээгүй байгаад эзэн Бурхан гэдгийг мэд. Түүнийг таньж мэд. Яада гэдэг үгийг би зөндөө тайлбарладаг. Юунд дээр тайлбарладаг вэ? Оюунаа хичэд сүйтэй цай чанах тухай ярьдаг. Санаж гин үү? Яада гэдэг бол Адам, Ева хоёр унтаж Каиныг төрүүлв гэдэг үгнээс тэр унтаж гэдэг нь яада буюу амталж мэдэх гэсэн. Өөрөөр хэлбэл зүгээр л Бурхны тухай мэдлэгийн төвшин биш. Амьдрал дээр хэрэгжүүлж, түүний үгийг судалж, таньж мэд. Зүгээр л чимээгүй байгаад байх биш. Зүгээр л орхиод байгаад байх биш. Бурхныг таньж мэд. Энэ бол өнөөгийн Христ итгэл биднэрт Ерихо нуурсан түүхээс өгж байгаа хамгийн том чухал мессеж. Бид нар чимээгүйгээр эзнийг хүлээж сурах хэрэгтэй гэсэн. Нөгөө алдартай 20 дугаар ишлэл. Ганцхан ишлэл дээр байна. Тийхүү ард олон уухайлан хашгирч тахилчаар бүрээнүүдээ үлээв. Хүмүүс бүрээнд үг сонсоод маш чангаар уухайлсанд хан доошоо нуран унаж хүн бүр чигээрээ урагш давшин хот руу орж хотыг эзлэн ав. Тийм бааз үгийг сонсоод дуулууртай дагаад чимээгүйгээр алхажгүй тэр Израильчууд хажуудлынхаа хүнтэй сатаахгүй юу ч ярихгүй Бурхны оршихуйг дагаж
тэр оршихуй болох гэрээний алдрыг л дагаж яваа хүний оюун санаанд юу байх вэ? Энэ бол эзний дай юм байна. Энэ бол хүний дай биш юм байна. Энийг магадгүй би тэгээ явж байгаад хажууд нэг хүн ирээд нямка нөгөө ингэсэн гэж шүү дээ. Тийм үү, тэгээ чи өчигдөр яасан? Чиний дугаар чи хэд вүлээ? Нөө мессеж авсан уу чи нэг фэйсбүүкээр яасан? TikTok дээр тийм бичлэг тавьсан. Ингээд явал оршихуйг бид нар харахгүй. Тийм учраас эзэн чимээгүй вэ гэсэн. Бүү сатаа. Хэрвээ чи Ерихо сүнслэг хан хэрмийг нураах гэж байгаа бол амаа ханг. Тэгээд намайг таньж мэд. Яаж таньж мэдхүү? Чимээгүйгээр миний оршихуйг даг. Зарим нэг хүнтэй зам нийлнэ. Зарим нэгтэй зам нийлэхгүй. Тэгвэл хэнийг ч хизээж хүзүүсээрээр нь холбоод гинжлээ дөрлөө тавьчаагүй тул хүн бүр өөрийнхөө намайг алдаршуулах тул чи миний чамд сонгосон замаар чимээгүй миний гэрээний авдар. Миний оршихуйг дагаад урагш. Нийлэх нэгэнтэй нэвтэй бай. Нийлэхгүй нэгнийг бүү сонзон сан, бүү муулж, бүү гоочл. Намайг тэгж хэлсэн юм уу? Тэгвэл би хариу ингэнэ гэдэг арга хэмжээ бүү ав. Чи зүгээр л намайг таньж мэдээд чимээгүй орхи. Надад сайн ч муу ч бүх бүтээлдээ би хайртай гэдэг үгийг маш их хэлж байна. Чи үзэн яддагч бай. Мандгүй чиний өмнө түмэн буруутаач бай. Тэр нэгэнд би хайртай. Хэрвээ чи миний талд бол би чиний талд. Тийм учраас чи намайг таньж мэдээд чимээгүйгээр миний оршихуйг даг. Гэрээний алдраа даг. Надад үлдээ гэдгийг зааж. Тиймээс би та бүхнийг үлдээдэг, орхидог, амаа хангдаг түүний мэрэгэн зарцнаа байх болтугай хэмээн эзний нэрээр өрөөж үлдээдэг, орхидог, чимээгүй эзэн бурхнаа таньж мэдснээр амьдралд чинь үл үзэгдэх сүнслэг олон хүчрхэг бэхлэлт хат Ерихог нураасан гимин гинжүүдийг тасчин хайж эрх чөлөөт баяр хөөртэй инээмсэглэлээр эзнийхээ оршихуйг даган алхагч түүний хайртай өрөөгдсөн хөвгүүд охид байх болтугай хэмээн өрөөж. Ерихо зүгээр нурчаагүй юм. Ерихо бол маш олон сүнслэг утга агуулж иж нурсан юм. Тэгэхээр та энэ амьдралдаа тэр сүнслэг хэрмийг бат цайзыг нураа гэвэл эхлээд эзний үгийг сонс. Тэр үгийг дуулууртай даг. Тэр үгэнд бүрэн итэг. Ойлгохгүй байсан ч итэг гэсэн үг. Ойлгохгүй байсан ч итэг. Өнөөдөр 17 дугаар зуунаас энэ AI янз бүрийн ухаан, шинжлэх ухаан ангаах хөгжснөөс хойш 17 дугаар зуун, 18, 19, 20, 21 дугаар зуун 400-ны турш хүн төрлөختөд яаж өөрчлөгдсөн гэвэл ойлгож ээж итгэдэг, мэджээж итгэдэг байдалд орсон. Нотлогоо шаарддаг байдалд орсон. Тийм биз? Бүх хүн ийм байдалд орсон. Харин тэрнээс өмнө ямар байсан гэж шууд итгэдэг. Энийг Есүс эзэн юу гэсэн гэж та нар юмыг ойлгох гээд. Яаж ойлгох юм бэ? Та нар Йов номыг уншаач. Яаж ойлгох юм бэ? Далай дундуур зам байдаг гинэ. Далайн усан дундуур цэвэр устай гол урсдаг гинэ. Яаж урсгдгийг Йов чи надад хэлдэг. Йов юу ч хийж чадах. Яг юу Йов дахин би ойлгохгүй. Би ямар ч гин нүгэл үүдээгүй байж таны энэ шийтгэл хүүхдүүд маань өглөө эхнэр минь хараагаа тайлаа. Би ийм муухай яр өвчтэй боллоо. Гэр орон маань шатлаа. Мал адгуус маань өглөө. Би ямар ч буруу хийгээгүй байна. Би ойлгохгүй байна гэсэн чинь бурхан Йов юуг ойлгуулах гэсэн бэ? Чи ойлгох албагүй, чадамж байхгүй. Хүний оюун ухаан бурхныг ойлгох ямар ч боломж байхгүй. Ганц зам нь итгэх. Тэгээд асуу. Тэнгис жигүүртийн шуудад зориулж би зам хийсэн. Тэр зам чиний нүдэнд харагддаг уу? Тэр замаар яаж шууд олж хараад нисхийг мэдгүй. Төөрж үдсэн, төөрцөн шуу харсан уу? Өлсөж өгсөн шуу харсан уу? Далай дундуур голыг яаж урсгадгийг чи мэдгүй. Дэлхийн бөмбөрцгийг тулах цэггүйгээр агаар мандал тогтоох үед тэнгэр өвчнөр уухай гашгаран алгаа ташин намайг магтчих үед тэрийг би ямар хуулиар, ямар физик, ямар геометрийн, ямар хуулиар агаар мандалд энэ бөмбөрцгийг тогтоосныг чам тайлбарлавал чиний ухаан бүр. Бурхан улаан гэсэн хуваасна. Йордан голыг ширгээсэн. Өглөөгөр манна тэнгэрээс буулгасан. Рефидимийн хаднаас ус гаргасан. Меребагийн хаднаас ус гаргасан. Цөлд бүдэн шуг унгасан. Корагийн ихнийг тэрслүү Корагийн удмыг газар хамаа ангаан амьдаар нүхтлийн онд авч явсан нь солон татуулсан. Өнөөдөр Ерихог нураасан.
ганц л учрах шалтгаан. Чи мэдчихэж итгэн гинэ. Чи Томас шиг итгэн гинэ. Би хуржиж итгэн. Би ганадах сорив, хавиргандах соривнд нь хуржиж итгэн. Нотлогоо хэрэгтэй. Бурхан байдаг гэдэг нотлогоо хэрэгтэй. Би ийм байх ёстой. Сүмд явахгүй болохгүй гэдэг нотлогоо баримт хэрэгтэй. 21-р зууны итгэгч нар ийм болсон. Тийм учраас биднэрт гайхамшиг зөвшөөрөгдөхгүй байсан. Харин Есүс эзэн биднээс юу гуйсан гэвэл аргаа ядахта та нар хүүхэд шиг итгэж чинь. Хүүхэд шиг итгэлтэй байхгүй бол та нар миний мөнхийн улсад орохгүй. Та нар болцолгүйгээр итгэж. Нотлогоо баримт бүү шаардаж. Эхлээд итгэж. Байхгүй зүйлийн бодит баталгаа болох итгэлийг өвөрлөж тэгвэл би тэр итгэлд чинь бодитоор хариулъя. Би хийж өгөөд чи итгэнэ гэвэл нөө уучлаа. Тийм байх. Эхлээд чи итэг тэгвэл би хийж өгье. Дараалал нь өөр гэдгийг зааж өгье. Үүний тулд та нар чинийгөө мэдээ оршихдаг. Өстнөө өөрийн адилхан хайл. Зүүн хачирч алгадвал баруун хацраа тавьж. Хэн нэгэн чамаа гоочлонд оромжлуул хариу бүүл надад үлдээ. Миний оршихдаг. Тэгэхээр таны амьдралын урд одоо та явж гин үү? Гэрээний хамтран явж. Нямка хэмээх хувь хүний амьдралын хувьд нямкагийн их ашиг яваад байна уу? Гэрээний хамтран явж гин үү гэдгийг бид нар бодох хэрэгтэй. Харин Бурхан надаас юу хүссэн гэвэл чи өөрийн эрх ашиг, өөрийн хамгаалалт, өөрийн амбиц, карьерийг биш. Чи миний гэрээний хамтрыг даг. Тэнэг хүн шиг. Ерөнхийдөө тойр шалтгаангүйгээр зүгээр л надад дэг. Тэгэх юм бол би чиний амьдрал дах хүний хүчээр нууршгүй сүнслэг ерөнхий нураа. Чи өөрийн хүчээр архинаас гарч чадахгүй. Би гарах. Чи өөрийн хүчээр хар тамхиг харж чадахгүй. Би харна. Чи өөрийн хүчээр бузар муу завхаарал шунал тачаалыг орхиж чадахгүй. Би хийж байгаа. Би хийж үү. Эхлээд надад итг. Яагаад Ерихо дах тэр олон хүмүүсийг өхүүлж байгаа Бурхан харгис юм шиг харагдаж байна. Бурханы зүрх сэтгэл юу вэ? Яагаад Ерихогоос Рахабыг түүний эцэг гэр бүлийнхэн хамт бүгдийг амьд үлдээ. Энэ Бурхан Ерихочуудад хандсан, Канаанчуудад хандсан зүрх сэтгэлээ хэлж байгаа. Хэрв та нар Рахаб шиг иргсэн бол 400 жил би та нарыг хүлээх үед та нар Рахаб шиг иргсэн бол би та нарыг Рахаб шиг уучлах. Би та нар дундаас мундгийн, номлодгийн, пастрын, ярдгийн, лагийн биш. Би янхан эмэгтэй Рахабыг гэр бүлийнхэн хамт амьд үлдээсэн. Тэгвэл ийм сул дор амьдралтай эмэгтэйг би өшөөд уучлах чадж байгаа юм чинь та нарыг уучлах зүрх надад байсан юм шүү. Би Авраамаас хойш 400 жил хүлээсэн. 40 жил цөл 440 жил би та нарыг Рахаб шиг эргээсэй гэж хүлээсэн юм шүү. Та нар өөрсдөө Рахабаас дээр гэж бодож байна уу? Энэ муу биеэ хүндлэгчээс дээр гэж бодож байна уу? Тийм бол та нар Рахаб шиг эргэх байсан. Тэгсэн бол би Рахабын гэр бүлийг бүгдийг амьд үлдээсэн шиг Канаанчууд та нарыг би амьд үлдээх байсан. Би өрөөх байсан. Энийг мэдүүлэхийн тулд Бурхан Рахабыг үлдээж байгаа. Юм бодогч нь Ерихогийн хан зүгээр л урч чадна. Гэхдээ та бод өнөөдөрч боломжтой. Гэхдээ бид нэр иш очоод сумын байшингийн тойр зогсож байгаа 6 хоног тойрж байгаа 7 дахь өдөр орилоо нураах. Түрүү Бурхан юу гэлээ? Та нарыг үзэн яддагч бай. Та нарыг доромжлонготой, та нарын өмнө түмэн буруутаач бай. Тийм бүтээлтэй би хайртай. Тийм бол битгий шүү гэж. Надад үлдээж. Зинэх бол би зин. Харин чи чамаас би юу хүсэх вэ гэвэл Нямка. Чиний амьдралын тэргүүнд Нямка гэдэг хувь хүний чинь эрх ашиг. Нэг л их нэр, сүр, намайг үжиж би нэг тийм уулан би гэдэг үгс биш. Миний гэрээний автар явсан. Чи намайг даг. Чи чимээгүй. Миний хин гэдгийг мэдэж судал. Ойлгож байгаа. Тэгээд төвчээртэйгээр намайг даг. Чимээгүй гэж орхисон. Бусдыг би энийг эзэн хэлж өгч. Ингэж амьдрал байшин балгас биш. Таны сүнслэг олон ирэх оноор. Ойлгож. Олон ирэх оноор. Та нар
архичин хүний хамгийн их хэлдэг үг юу гэж? Өнөөдрөөс архинаас гарлаа. Гэхдээ тийм үү? Өстө сүл ээжээ. Явка мэдөө дуусаа. Одоо болоо. Өстө итгээрээ хараараа 20 цас л өчг. Тэгэл болоо гэд хэлдэг. Би энэ үгийг 44 жил сонсч. Юу гэж? Энэ Ерихо. Архинд донтно гэдэг чинь өвчин байна. Им уужээж идэх хэрэгтэй. Ойлгомж байна. Зүгээр хамлаад идэгчгүй. Үнэхээр тэр архичд тэр архинд бүр ингээд ороод насаараа ууцсан тэр ах нар худлаа ярьдаг гэж бодож байна та. Үннээсээ хэлж байгаа тэр чинь. Дотор нь онгоцсон. Нөө шаардлагатаа мартцсан, маргаан шахаа мартцсан. Үннээсээ болив. Ээж би үнэхээр боллоо гэдэг нь үнэхээр үнэн байхгүй. Тийм болохоор ээж нэр архичин үхтлээ хайрладаг үстэй. Үнэн байхгүй юу? Их хүн чинь зүүн совингороо мэддэг байхгүй. Ивэдэ уг санаанууд ивэ гарчих гал байгаа юм. Гэхдээ өвчин байхгүй. Энд чи амлаал болчдөг юм биш. Завхаар л. Энд чи өвчин дом байхгүй юу? Амлаал дахиж би араар чинь тавихгүйгээл болчдөг юм биш. Энд им хэрэгтэй. Тэр имийг хизээ ирдэг юм. Чимээгүй байж эзний оршууд дагах үед ирдэг бөгөөд тэр Ерихогийн хан хизээ нурддаг юм. Тэр үед хүний хүчээр биш. Хүний хэл амаар биш. Чимээгүй байж Бурхныг таньж мэдсэн Бурхны хүүхдүүдийн амьдрал Бурхан өөрөө бууж ирж Ерихо нурааж байна. Амен. Тиймээс та бүхний амьдрал дэх Ерихо нуух болтугай хэмээн Есүсийн нэрээр өрөөж та бүхэн түүнийг таньж мэдэн энэ чуулган энэ газар түүний үг нутагших болтугай. Нутагшин гэдэг нь сонсоод өнгөрөх биш. Бидний амьдрал дээр хэрэгжиж эхлэх болтугай. Бид нар хичээх болтугай. Бид нар дуугүй байж чимээгүйгээр эзнийг таньж мэдэн дагах болтугай. Тэгснээр бидний нүдэнд үл үзэгдэх хувийн амьдрал болон орон зайн бүх Ерихогийн ханыг Бурхан чичрүүлэн, бутлан, нурааж биднийг чөлөөлөх болтугай. Амен. Тиймээс та сүнслэг амьдралдаа ялалт байгуулахыг хүсвэл Ерихогийн тухай судал. Чимээгүйгээр эзнийг таньж мэдээ түүний оршууд даг. Ахуй амьдралаасаа илүү гэрээний авдрыг даг. Хувийн орон зай, хувийн ашиг сонирхлоосоо илүү гэрээний авдрыг даг. Бурхныг даг, түүний үгийг даг, түүнийг таньж мэд. Тэгээ чимээгүй хүлээ. Тэр үед Ерихо. Үнэндээ бидний дайсан бол хэн нэгэн махан бий биш, хэн нэгэн хүнч биш. Бидний дайсан бол тэр Ерихо доторх сатааны харанхуй хүч. Түүнтэй бид нар тэмцэх ёстой. Түүнийг бид нар өөрсдийнхөө чадахгүй Христ эзний цусаар түүний нэрээр түүний үгээр ялан дийлэх юм. Амен. Тиймээс тэр Ерихо бид нар өөрсдийн хүчээр нураах гэж зөндөө өдрөө үзээд ядраад сулдаад хүчгүй болсон байна. Харин Бурхан биднэрт арга зам зааж өгч намайг даг, чимээгүй бай. Миний оршихуйг даг, намайг нэгт тавь. Миний үгэнд дуулууртай итэг даг. Тэгвэл би чиний чаддгүй бүх донгуудыг чинь, бүх муу зуршлуудыг чинь, амьдралд чинь өөрчлөгддөггүй олон зүйлийг хувь тавилангаас чинь ормонгоор нь Рахав шиг эргүүлээд Христийн ургийн бичигт янхан юм Рахавын нэр бичигдсэн шиг чиний сул дорой хэн байсан чинь хамаагүй өнөөдөр би чамайг Йошуа шиг өргөмжлөх болно. Чамд би ялалтыг зөвшөөрөх болно. Амен. Энэ өрөөлөг хүртсэн түүний хайртай хөвгүүд охид байх болтугай хэмээн эзний нэрээр өрөөж байна. Бүгдээрээ хамтдаа залбирanгуйцгаая. Хамтдаа залбирanгуйцгаая.